Hello guys, welcome back to Rich Tarot хөтөр. Өнөөдрийнхөө бичлэгийн бүгдээрээ хоньны ордонд төрсэн хүмүүсийнхээ 8 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг харцгаая. За тэгэхээр өмнө би азтан тодруулах бодлуудаа та бүгдтэй хэлье. За нэгдүгээрт манай сувагт маань subscribe хийсэн байх шаардлагатай. Хоёрдугаарт манай сувгийн аль нэг бичлэгийг дуртай бичлэгээ өөрийнхөө хувийн social media дээрээ шеэрлсэн байх шаардлагатай. Тэр нь Facebook ч байж болно, Instagram ч байж болно. За тэгээ 3 дугаар болцол нь хоньны ордны маань одоо энэ орох байгаа бичлэгний доор комент хэсэгт аз гэж бичээд үлдээгээрэй за. Тэгээ би тэр комент хэсгэд бичсэн хүмүүсээсээ азд нь шалгаруулж хувийн үнэгүй төлөг өгөх байгаа. За бүгдээрээ бичлэг рүү орцгоё. За би уламжлалт ёсоор хүзэрнийхээ энергийг кристал байгалийн чулуугаар твэлсэн байгаа. Тэгэхээр та хэрвээ хоньны ордны нар бол сарчин таны хоньны ордных бол эсвэл таны мандалд болон Венус гарагийн байршлууд чинь хоньны ордных бол энэ бичлэг танд хамаатай гэсэн үг. За мэдээлэл өчтэй охин хэрэг минь. Ер нь 8 дугаар сард охины ордныхны маань ерөнхий энергийг хэлж өгч туслаач. 8 дугаар сард охины ордныхны маань ерөнхий энергийн шиг хандлага ямар хашаа judgment доошоо хааж байна. За нэг зүйлийн талаар ингэж дүгнэлт ч юм уу яг өөрийнхөө бодлыг ингэж нэг тийш ингэж янзлахыг хүсэхгүй байгаа юм уу? Ингээд төвөгшөөгөөд за дараа би тэрний талаар сонголтоо их тэгэл дараа хийе гэж бодоод ингээд хойшлуулад байгаа шиг санагдаж байна. За тэгээд strength card байсан байгаа. Арслангийн ордныхэнтэй холбоотой байж магадгүй байна. За тэгээд эсвэл тарны нөгөө төрөлтийн аль нэг гаргууд чинь бас арслангийн ордон дээр байрлсан байх магадaltaй. Ace Pentacles доошоо харж байна. Мэдээлэл авчиж байгаа охин хүмүүстэй маш их баярлалаа. Ace of Wands. За тэгээд sorry шүү. За та бүхэндээ хандаж хэлээ би одоо хувийн төлгийг өгөхгүй байгаа гэж амлая. Гэж зарлаа. Яг тэр маш олон хүмүүс хамрагдчихж байгаа учраас задад яг ингээ бүх хүн цаг гаргана гэж одоохондоо байхгүй. За тэгэхээр яг юуны талаар ингэж өөрийнхөө дүгнэлт гаргахыг хүсэхгүй байгаа юм те. Дүгнэлт гаргахаас ингээ зайшраад байгаа тэрийг ингээ хойш нь тавиад байгаа гэдгээс бүгдээрээ тодорхойлуулъя. За judgment гэдгийг тодорхойлж өгөөч. Lovers. За ямар ч байсан нэг романтик харилцаан дээр ч юм уу тэр романтик харилцаан дээр хин нэгний талаар та ингэж ямар нэгэн үйлдэл хийхээс татгалзаж яж магадгүй байна. Бас дээрээс нь хин нэгний талаар ингэж өөрийнхөө үзэл бодлыг ингэж бий болгохоосаа бас ингэж татгалзаад яж магадгүй л дээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за одоо миний харилцаж байгаа хүн яг ийм л хүндээ гэдэг нэг тийм ерөнхий характерын таних гэсэн нэг тийм дүгнэлт маяг юм уу. Ямар ч лсэн тэр хүнийхээ талаар ингэж ботхоос зайлс хийгээд байгаа юм шиг байна. Тэгээд тэр хүнтэйгээ болохоор ажил дээрээ уулзсан байж магадгүй, ажлын шумаар танилцсан байж магадгүй. Тэр хүн одоо яг романтик харилцаан дээр хамт communicate буюу контакт үүсгэж байгаа хүнтэйгээ. Тэгээ privileged lady гарч ихээр тэр хүн таныг айгуу тийм хүндэлж харцдаг байж магадгүй. Эсвэл дотроо айгуу тийм таныг айгуу мундаг, бие даасан. Эсвэл өөрөөс нь илүү дээд зиндааны гэж үздэг байж магадгүй. Гэхдээ яг үндэ бол миний бодлоор зиндаа гэж байдаггүй. Зүгээр л энэ зиндаа гэдэг зүйл маань манай нийгмийн гэж ер нь зиндаа гэдэг зүйл хаасайгуу дэлхийд дахиндаа байдаг л да. Өөр үгээр те. Одоо инсект гэх юм бол caste system гэж байна. Тэгэхээр миний бодлоор уул нь бол хүн болгон чинь ижлэхэн төрж байгаа штэ. Ижлэхэн ламтай, нүдтэй, гартай, хөлтэй. Ижлэхэн л бүгдээрээ чадвартай төрж байгаа. Тэгтэл тэн дундаас ингээд нэг нь өндөр зэнааных, нэг нь доогуур зэнааных гэсэн яг өндөө тийм юм бол байх шаардлагагүй. Тэгээд ч энэ маань нөгөө нэг бидний өөрсдөө маань үүсгэсэн тийм одоо юу гэмдээ үүсгэсэн тийм нэг тогтолцоо ойлгомж учраас
үнэнч байх шаардлагагүй юм жигнэсээ зандаа гэдэг зүйл байдаг гэж юм үү те. Тэгэхээр ямар ч байсан энэ хүн таныг зандаагаар айгуу дээгүр гэж хардаг. Өөрөө тэгээ танаас зандаагараа доогуур гэж хард юм уу? Тийм ч учраас ингээд одоо тэр хүний талаар үзэл бодлоо үүсгэхээсээ ингээд халгаагаад ч байгаа мó. Зүгээр ингээд энэ харилцаа маань хаашаа явахыг ингээд хараад байжээ. Одоогийн байдлаар одоо байгаа байдлаар ямар ч тийм дүгнэлт үнэлэмж үүсэхгүй байя гэж бодож яж магадгүй зүгээр ингээд урт хугацаанд яг юу болохыг мэдэхгүй ч гэсэн зүгээр төр зуртаа ингээд хаашаа явах нь ямар чиглэл рүү явах нь ингээд хараад азнаад байжээ гэж таны зүгээс үзэж магадгүй л дээ. За тэгээд strength буюу хүч чадал гэдэг карт гарч ирсэн. Хүч чадал нэрээ та бүгдийнхаа ингэж энерги цэвэрлэхэд юугаар би ингээд 3 удаа дуургая. Тэгэхээр та гүнзгий амьсгаа аваад хамаараа гаргаад одоо хамаг бодож байгаа айж байгаа санаа зовж байгаа зүйлсүүдээ ингэж өөрийнхөө энергиний ойролцоогоор ингэж холдуулна гэсэн үг. Өөрийнхөө биенээс холдуулна, энергиээс холдуулна гэсэн үг. За ингээд хамаг бие чинь одоо хэрэггүй энергидүүд цэвэрлэгдээд сэтгэл чинь болон бодол чинь хүртэл ингээд амар амгалан мэдрээд сайхан тайван байгаасай гэж би та бүхэндээ хүсье үзэгчтэй. Нэрээ азтан тодруулах сүүлийн явах зам маань бүтэн сая өдөр байгаа шүү дээ. За тэгээд энэ strength гэдэг картыг бүгдээрээ тодорхойлцгоё. Энэ яг юуны талаар ингээ хүчин чадлын талаар яриад байгаа юм бол хүчтэй байна шүү гэж байгаа юм болов уу? Эсвэл таны холбогдож байгаа хүн чинь Арслангийн хүнтэй холбогдож байгаа юм болов уу? Тэр романтик харилцаан дээр Арслангийн орчны хүнтэй. Нэг гураараа унсан картыг авахгүй ганц хоёроо унал авах байгаа. За гол дүрийн залуу гэж гарч ирж байгаа юм. Please clarify the strength. Community буюу одоо таны хүнтэй яг ойр хаваасаа уулзсан гэсэн үг л дээ. Одоо юугаар найз нөхдийн хүрээгээр ч юм уу танил талын хүрээллээс энэ хүнтэй танилцсан гэсэн үг. Тэгээд энэ хүний таны талаар их боддог ч юм уу, та эсвэл энэ хүний талаар боддог ч юм уу. Тэг нилээ их бодол явагдчихээн. Би нэг их боддог талгаа дотроо. Тэгээд энэ хүн яг жинхнээсээ хайртай юу үгүй гэдэг талаар харцгаая. Энэ Арслангийн орны хүн маань өнөөдрийн одоо холбогдож байгаа, үзүүлж байгаа ч юм уу, өнөөдөр сонсож байгаа хоньны орны маань хүнтэй яг таарах нь үнэхээр чин сэтгэлээсээ хайртай байна уу? Тэр талаар мэдээлэл өгөөч. За мэдээлэл авчиж байгаа охины ирээдүйд маш их баярлалаа. Арслангийн орны хүн үнэхээр хайртай байна уу? Тэр талаар хэлээч. За таны зүрх сэтгэлийг маш их шархлуулсан байна энэ хүн. Шарх харагдаж байна. Эсвэл одоохондоо шархлуулаагүй байгаа бол ирээдүйд шархлуулах магадaltaй юм байна. Тэглээгээд битгий аагараа. Ерөнхийдөө бид нэр зүрх сэтгэлийн шархлалтаас айхгүй байх хэрэгтэй. Яагаад вэ гэж юу? Яагаад гэвэл тэр зүрх сэтгэлийн шархлалаас болж ерөнхийдөө дийлэнх нь дандаа бидний одоо ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг, өөрийгөө үзэх үнэлэмж бас өөрчлөгддөг. Тэг дээрээс нэг гэсэндээ жоохон ингээд хөгжилт, сэтгэлэлт хүний хөгжлийн хувьд, сүнсний хөгжлийн хувьд бас явагддаг. За энэ Арслангийн орны хүний талаар өшөө илүү мэдээлэл өгөөч. Гурван унсан үзье авах. Мэдээлэл авчирж байгаа охины мэдээлэл маш их баярлалаа. Энэ хүн тэгээд яг сэтгэл зүрх нь үнэхээр хайртай байж чадчих юм уу? Эсвэл хурамч байна уу? Knight of Swords гинэ. За тантай ямар ч хэлсэн нэг зүйлийг танаас ингээд нуугаад байна л да. Яг үнэнгээсээ ч юм уу ингэж
Ямар ч байсан мессеж, дуудлага эдгээр нэг тийм тогтмол ирүүлдэггүй юм шиг байна. Хаяа ирүүлдэг хүн байх шиг харагдаж байна. Хаяа нэг хүссэн үедээ л бодсон үедээ л мессеж илгээдэг. Тэрнээс биш бол яг тогтмол тууштай байж чаддаггүй хүний зүгээс. Тэгэхээр ч надаа Nine of Wands. Гэхдээ маш их бие бинийгээ гэсэн маш их гал дөрвөлцөн хүсэл тачаал сонирхол бие бинийгээ гэсэн сонирхол маш их байна. Аргагүй юм л да, угаасаа хоньны орд гэдэг чинь нөгөө гал махбод тахгүй юу. Тэгээд арслангийн орд ч гэсэн гал махбод учраас хоёр гал махбодтай хүмүүс. Тэгэл хүмүүсийн дундаас маш их одоо гал авалзаа шүү дээ. Нөгөө нэг их сонирхол зөндөө их байна гэсэн үг. Би нөгөө татагдах тэр хүчин чадал нь айгүй их гэсэн үг. Тэгээд Two of Wands тааш гарч онж байна. За ямар ч байсан энэ хүний зүгээс бол маш их сонирхол хүсэл тачаал байгаа. Тэгээд ямар ч байсан нэг хоёр сонголт байна энэ хүний хувьд. Тэгээд тэрийг яг алийг сонгохоо бол аль хэдийн шийдвэр гаргачих юм байна. Яа гэхээр доош харж байгаа учраас алигээ сонгох талаар бол шийдвэр гаргачихсан байна. Тэгээд тэгтэл энэ дараа нөгөө нэг Ten of Swords гарч иж байгаа байхгүй юу? Тэр бол зүрх сэтгэлийн шархалтын зүрх сэтгэлийн шарах маань эдгээгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүн танд ингэж зүрх сэтгэлийн шархалт өгөөд байгаа мó? Эсвэл энэ хуучны хүн гэдгээс гадна хуучинд болсон ямар нэгэн тийм нөгөө таавуу байдлаас үүссэн шарах нь одоо болт идгээгүй байгаад байгаа мó. Тэгээд манайхан хардаа сонсож байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бид нар одоо ингээд сэтгэл дотроо ингээд ямар нэгэн зүрх сэтгэлийн шархалт мэдрэн штэ тий. Гэхдээ тэрний хизээч ямар нэгэн хүний буруу байдгүйг бид нар хэмэт хэрэгтэй. Яагаад вэ гэхээр бидний аз жаргал, сайн сайхан, баяр хөөр хизээч өөр хүний хариуцлага байх ёсгүй. Мөн нэгэн адилхан өөр нэг хүний аз жаргал, баяр баясгалан одоо юу гэх юм те гонигшил, шархлал ч юм уу бас хизээч бидний хариуцлага байх шаардлагагүй. Яагаад вэ гэхээр бид нэр өөртөө бие даасан одоо бусдаас хараат бус тийм сүнснүүд байхгүй юу? Тэгэхээр бид нэр ингээ бодохдоо хайр дурлал гэдгийг айгүй тийм буруугаар ойлгодог. Хайр дурлал гэдэг зүйл бол өөр нэгэн хүн бидний одоо хүсэж байгаа одоо хүслийг хангах үед бид нэр тэр хүнд хайртай гэж үзээд байдаг. Тэгээд тэр хүсэл нь бид нэр өөртөө тэр хүслийг хангаж чадахгүй. Өөр нэг хүн байж л тэр хүслийг хангаж чаддаг. Тэрийг хайр гэж үздэг. Тэгэхээр яг үндэ бол тэр чинь хайр биш те. Тэр чинь зүгээр л хүслийг хангаж байгаа бидний нэг бас өөр нэг хүсэл. Тэгтэл яг үндэ энэ тохиолдолд та юу гэж одоо бодит байдлыг харж байгаа гэхээр би хизээч өөрийнхөө энэ одоо яг энэ хүслийг өөрөө хангаж чадахгүй гэж харж байгаа. Тэгтэл яг үндэ бол бид нар өөрийнхөө ямар ч хүслийг хангаж чадах тэр чадал, нөхцөл болцоо бүгдээрээ бидний дотор байж байдаг. Бид нар зүгээр л тэрийг харахыг хүсдэггүй заримдаа. Тэгээ харахыг хүсдэггүйгээсээ болж бид нар өөр нэг хүнээс шууд хараат болонготой. За би яг тэр хүнд хайртай болчихжээ. Ерөөсөө тэр хүнийг бодоод байна. Тэр хүн л намайг аз жаргалтай байлгаж чадах юм байна. Тэр хүн л намайг яг 100% байгаагаар нь харилж чадна гэдэг юм. Тэр бол тэгэл шууд ингээд айгүй өрөөсгөл ойлголт, хайрын талаар айгүй өрөөсгөл ойлголт үүсгэнгүүтээ тэн дээрээ үндэслэж ингээд амьдрал зохиодог. Гэтэл тэр үндэслэсэн суурь нь айгүй тийм доктортой биш суурин дээр амьдрал зохиочоор тухайн зохиосон одоо контакт зохиосон холбоос нь амархан нэг сарнад алга болчтой. Яа тэгэхээр яг нь анхнаасаа суурин доктортой, суурин бат бөх байж чадаагүй. Тэгэхээр та өөртөө үнэхээр аз жаргалтай амьдралыг хүсье гэж байгаа бол бэлгэлээ гэж байгаа бол эхлээд өөрөөсөө тэр өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Та өөрөө чинь хүсэж байгаа дотроос чинь гарч ирж байгаа бүхэл хүсэл тачаал бүхэл зүйлийг би өөрөө хангаж чадна гэж биддэг байх хэрэгтэй те. Тэрийг бүр өөртөө сайн итгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тийг чаддаг гэдэгтээ бүр итгээд тийг чаддаг байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн цагт та жинхэнэ нөгөө нэг бүхэл мэдрэмжийг дотроос авна. Бүхэл ямар нэгэн хэсэг нь дутагдаагүй, ямар нэгэн хэсэг нь ингэж
хаягдаагүй гээгдээгөө. Одоо ингэ таны дотоод зүрх сэтгэлийг ингэж нөгөө эвлүүлдэг тоглоом байдаг штэ, нөгөө жижиг ширхэгүүдтэй. Ширхэгээр нь ингэж нийлүүлэхээр ингэж том зураг үүсдэг. Тэгэхээр тийм нэг одоо тоглоом гэж харах юм бол таны дотоод ертөнцийг хайр гэдэг зүйлийг хүмүүс юу гэж хэлэхээр өөр нэг хүнд энэ АЦГ гэдэг одоо хэсгүүд байгаа. Надад үлдэгдэл хэсгүүд нь байгаа. Энэ хүн л надтай байгаад хамт байгаад метр АЦБ гэдэг хэсгүүдийг өгч хэлэх юм бол би бүтэн болчих гээд байна гэдэг. Тэгэхээр нэг хүн нэг гэсэндээ бид нэр тухайн хүн маш их ачаалал өрүүлж байна. Маш их одоо хүлээлт тэр хүнээс үүсгэж байна. Хүлээлт үүсгэх тусам зүрх сэтгэлийн шарах үүсгэх эрсдлүүд ихсдэг. Хүлээлт их байх тусам одоо та өөрийгөө өвтгөх эрсдлээ өөрөө л үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр яг буцаад нөгөө нэг зурглал дээрээ жишээн дээрээ аваачаад та альтинэ бүхэл хүн юм шүү. Таны доторх ертөнц тэр чигээрээ хэрэгтэй зүйл чинь бүгдээрээ байгаа гэд үзчих юм бол яг үүндээ бол бидний амьдралд хинж хэрэггүй шаардлагагүй болчдөг. Тэгэхээр ийм тохиолдолд бид нэр жинхэнэ хайртай уулзах хамгийн төгс одоо суурийг тавьж өгч байгаа юм л да. Тэгэхгүй хин нэгнээс ингэж хараат байж тэр хүнээс хамаг юм хүсэж тэр хүн л байхгүй бол ертөнц нь баг үгүй болчихсон юм шиг тийг санагдах. Тэр бол айгу токсик холбоог үүсгэнэ гэсэн үг. За тэгэхээр энэ зүрхсэхийн шархлаа гэдэг бол яг үндэ таны хариуцлага, таны эдгэх ёстой зүйл. Таны өөрийгөө хайрлах нэг одоо хэрэгтэй харагдаж байна энэ дэр та. Тэгэхээр энийг эдгэхийн тулд та энэ шахна яагаад үүсв гэдгээ үйлсийг харах хэрэгтэй. Тэгээд үйлсийн олсны дараа шархан дээрээ гээд одоо юу гэдэг энэ миний үйлсийн шархалт миний өөрөөс маань гарсан зүйлээ хин нэг хизээч би буруутгах надад эрх байхгүй. Яагаад гэвэл миний амьдрал бол миний л хариуцлага, миний аж жаргал, миний өөрийн гарт гэд тийм ээ. Жинхэнэ хайр гэдэг ямар байдаг вэ гэхэлэр хоёр хүмүүс хоёулаа өөрсдөө дотроосоо бүхэл ертөнцтэй. Өөрсдөө дотроосоо маш их аж жаргалтай. Тэгээд нийлээд илүү их аж жаргалыг бүтээдэг. Тэгэхгүй хин нэг нь ингэ дотроо хагас, нөгөө хүн бас дотроо хагас. Тэгээ нийлжээж нийлхэл юм бол айгуу тийм хагас ертөнц, хагас контакт, хагас холбоог л үүсгэнэ. Би бинээсээ айгуу тийм хараат, айгуу их хүлээлттэй, айгуу их зүрх шахлалттай, айгуу токсик. Тэгээ би бинээсээ салж чаддаггүй, би бинийгээ хаарддаг. Тэгээд өөрсдийнхөө дотоод нөгөө итгэлтэй биш байдлыгаа би биендээ ингэж тусгадаг. Тим токсик харилцаа. Хоёр тэр партнерт хоёулын аль нь ч ашиггүй. Нэгсэндээ цагийн гарц гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр эхлээд хүмүүс минь өөрсдийгөө хайрлаач. Өөрсдөндөө фокус авчраач. Та ингээд амьдралдаа юу хийвэл айгуу тийм таашаалтай, ад шагалтай, бүхэл бүтэн болох бай. Тэрийг олж нээх хэрэгтэй. Тэгэхгүй бид нар өөрсдийгөө олоогүй байжгаад хүнтэй амьдрал зохиожгороо тэр хүнтэй амьдрал зохиогоод явсан ч гэсэн өөрсдийгөө олоогүй учраас дандаа тийм төөрөлцөн, буруу заамаар яваад байгаа юм шиг тийм мэдрэмжтэй болдог. Тэгээд амьдралаас ч ямар таашаалгүй. Тэгээл хэрүүл маргаан, токсик зүйлүүд гарч ирнэ тийм ээ. За дэсэн гарч иж байна. Доошоо гарч ирсэн байна. Одоогийн мэдлэр зарим хоньны ордууд маань жоохон тийм ад жаргалгүй байгаад иж магадгүй. Яг түрүүний миний нөгөө цэцглийн шахнаасаа болоод тийм ад жаргалгүй, амьдралаас ямар ч таашаалгүй, тэгээд өөрийгөө нээж чадаагүй учраас тийм байна. Гэтэл бид нар нөгөө нэг ад жаргал гэдэг зүйлийг буцаад ингээд бодох хэрэгтэй. Ер нь ад жаргал гэж яг юу бэ? Бидний дотроос ургаж гарч ирж байгаа бүхэл хэрэгцээг хангаж байх юм бол тэр нь ад жаргал гэж юу? Эсвэл одоо юу гэдэг нь яг одоо та сэтгэл хангалуун байгаа нь тэр ад жаргал уу? Одоо та жишээлх юм бол гидчин өсөж байгаа. Гэхдээ бие нь ирүүл. Тэр ад жаргал мөн үү? Эсвэл бие нь одоо ямар нэгэн байдлаар доголдолтой, эрүүл мэнд нь ямар нэгэн байдлаар доголдолтой. Гэхдээ сэтгэл нь цатгалан, ходоод нь цатгалан тэр ад жаргал уу? Яг миний асууж байгаа асуулт маань юу вэ гэхээр
хүн болгоны хувьд мэдээд аз жаргал ингээд харилцаа адилгүй шүү дээ, тий. Тэгтэл яг үүндээ хэдийгээр харилцан адилгүй ч гэсэн хүн болгонд яг нийтлэг аз жаргалт юу гэх юм бол жинхэнэ одоодоо амьдарч яг одоогийнхоо тэр хүчин чадлыг мэдрэх тэр мөч. Одоодоо амьдраад би чинь ирээдүгөө өөрийнхөө хүснээр өөрчилж болох юм биш үү гэдгийг тэрийг анзаарах мөч бол айгүй гайхамшигтай аз жаргалтай байдаг. Тэгэхээр яг нөө та одоодоо амьдран гэдэг чинь одоогоо харах, одоогийнхоо өөрийнхөө байгаа тэр нөгөө нэг бодит байдлыг харах үнцэг бас их чухал тий. Зарим хүмүүс амьдралаа айгүй гоё харж байгаа, зарим хүмүүс айгүй одоо бороотой аян цэглэхам шуурга болж байгаа юм шиг амьдралаа хардаг шүү дээ тий. Тэгэхээр аль ертөнцид та амьдрахыг хүсэж байна. Хэдий бодит байдал дээр аян цэглэхам болж исэн ч гэсэн та тэрийг шууд нар гарж ийн, тэнгэр тэлэмж ийн, солон татж ийн гэж харахч бас болно шүү дээ. Тэгэхээр таны уран сэтгэмж бол хязгааргүй гэдгийг санах хэрэгтэй. Тийм хязгааргүй уран сэтгэмжтэй учраас одоо амьдрал дээр гайхамшигыг бүтээгч хязгааргүй хүчин чадалтай. Тийм ч учраас энэ хүч гэдэг хөзрийн дээдэлт энэ хүний дээдэлт хязгааргүйгийн 8-ын тоо бив. Хязгааргүй. Манай сансар окторгүй ямар хязгааргүй билээ. Одоо бид нэр ингээд дэлхийн таталцах хүч байхгүй байсан бол бид нар ингээд сансар руу гараад яваал хязгааргүйгээр ингээд аялах байсан тий. Тэгэхээр яг үүндээ бид нар дотроосоо хязгааргүй гэдгийг та бүгд маш их та бүхэндээ би сануулъя. Ягаад гэвэл бидний их үүсвэр маань өөрөө хязгааргүй. Бид нар ч өөрсдөө оддын тоос шүү дээ. Өөрснийг одоо хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан од байлаа. Амьсгалж байсан од тийм ээ. Ягаад амьсгалж юм гэхээр од болгон өөрөө амьтай. Хялалцдаг. Ингээд дэлбэрдэг. Дотор нь маш ингээд ургуулууд явагддаг. Тэгээд насан дуусгараа ингээд дэлбрээд шатаад тэгээд яг нь од тоос болдог. Тэр тоос нь ингээд хязгааргүй сансар окторгонууд аясараад өөр нэг нарны аймаг, өөр нэг одуудыг үүсгэх жишээ нэ. Тэгээд яг үүндээ бол бид нэр ингэж ухамсартай болчихсон чулуунууд юм л да бид нэр. Бид нэр ингээ манай дэлхийн ингээд анх чулуулаг байж байгаад яг нь маш олон гайхамшигтай одоо шинжлэх ухааны ингээд ургуулууд явагдаж бид нар ингээд нэг эст ингээд амьтаа үүсэж байгаа хэвчээ тий. Тэрнээс үүдэл бид нар ингээл нэгсэндээ бид нар ухамсартай болсон чулуунууд гэж би өөрийгөө хүмүүсийг хэд нэрлэх дуртай. Тэгээд дээрээс нь яг нь оддын тоос шүү дээ тий. Тэгэхээр та өөрийгөө хязгааргүй хүчин чадлыг ингэж мэдэрч тэрийг ашиглаж өөрийнхөө амьдралыг хүснээрээ зажуулах танд тэр хүч байгаа. Тийм учраас энэ Ace of Pentacles гэдэг үзэр мань доошоо харж байна л да. Урт хугацааны доктортой байдал дээр чинь ямар ч боломж ирэхгүй байгаа юм шиг санагдаад байж магадгүй. Ингээл амар хурдан л одоо ертөнд чинь ингэж өөрчлөгдөж байгаа юм шиг ямар ч юм урт хугацаанд ингэж үлдэхгүй юм шиг ингээд найдаж болохгүй юм хинт ч найдаж болохгүй юм шиг ертөнцөд ч найдаж болохгүй юм шиг өөрийнхөө хүчин чадалч найдаж болохгүй юм шиг тийм мэдрэмжүүд гарч ирж байна. Тэгэхээр би танаас асууя. Хүн та өөрөөсөө найдах юм бол та өөрөөсөө өөр хинт найдах вэ? Ээж авдаа хамаатан садан ах дүүнэр хайртай хүмүүстэй найдаж болно. Гэхдээ хамгийн эхлээд та өөртөө найдах хэрэгтэй. Тэгсэн цагт та бусдаас хараад бус байх, жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ гэсэн үг. Өөртөө 100% найдахад хүмүүс эхлээд юунаас айдсаас салдаг. Айдас гэдэг зүйл ямар хүчтэй гэж тэгээд дээрээс нь ямар их одоо хор хөнөөлтэй вэ? Хүн айж агаад бусдыг хөнөөдөг ч юм уу те. Хүн айж агаад өрөнд ордог ч юм уу. Хүн айж агаад ер нь айц гэдэг зүйл нөгөө нэг бидний сэтгэл хөдлөлийг маш тогтворгүй болгодог учраас урт хугацаанд ашиглахгүй биднэрт халтай, хортой үр дагаврыг авчрах их боломжтой байдаг. Тийм учраас айдас гэдэг зүйлээс ангижрах нь нэг гэсэндээ та өөрийнхөө эрх чөлөөг гартаа авч ингэж үзнэ. Тэгэхээр тодорхой хэмжээний мэдээж айдас хэрэгтэй л хальтаа. Дээр үед бид нэр айж ажил амьд гарсан. Амьтнаас айж ажил угаасаа арслантай одоо жишээлх юм бол
зам дээр тарах юм бол мэдээж айх ёстой ч тий. Тэгтээ тэрийг маш тодорхой хэмжээний барьж сурдаг байх хэрэгтэй. За тэгээд таны амьдралд чинь шинэ сонирхол хүсэл ирмэлзэл 8 сард орж ирж байна. Шинэ бизнесийн санаа ч юм уу, шинэ одоо хамтрагч, шинэ түнш, шинэ одоо мөнгөний их үүсвэр, шинэ хоббигоо таньж мэдэх, өөрийнхөө дотоод ертөнцийг илүү онгойлгох, өөрийнхөө авьяас бэлгийг нээх тийм үү? Сүнсний хөгжлийнхөө, сүнсний даалгаврыг илүү таньж мэдэх, амьдралаас өшөө илүү таашаал авч маш урамтай амьдрах тийм одоо боломжууд нөхцөл бололцоодууд 8 сард хаалгаж төгсөж гин гэж юм, тийм учраас их төвчээртэй байгаа. Тэгээд хамгийн эцэст өөртөө л их хэрэгэлцээл байна гинтэй, зүс явгаа сонсохгүй. Яг таны нүдээ чинь боочихсан, гарыг чинь хөвөлчихсэн юм шиг ингээд санагддаг заримдаа. Юу ч хийх гэсэн яг хүснээр нь болдгоо гэж боддог. Тэгэхээр та өөрөө тэр бодол итгэл үнэмшлээсээ болоод өөрийнхөө хаалгыг хаагаад байна гэдгээ бас ойлгох хэрэгтэй. Заримдаа хүмүүс яагаад надад ийм төлөв байгаа юм бэ? Яагаад гэж өөрийгөө айгу хохирогчийн өнцгөөс харах дуртай байдаг хүмүүс. Яагаад вэ гэхээр өөртөө хизэж буруу үгийг хүсдэхгүй л дээ манай бидний дотор байгаа эго гэдэг зүйл маань. Тэгэхээр яг ерөнтэй өөрийгөө бусдад таалагдах албагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нар бага байхад маань бага байхдаа бид нар хизээч яг өөртөө хоолож хараат бусдаас 100% хараат бус байж чадахгүй штэ, угаасаа жоохон бэби учраас. Тэгэхээр тийм бэби байхад манай ээж аавууд бид нэр таалагдж ижил бид нэр одоо голоо зогоон тий. Ээж аавууд биднийг таалж ижил бид нэр хүссэн юм авч чадна гэдэг ойлголт бидний нэг ухамсарлагдаагүй дээр ухаанд ингээ ухамсарт ингээ суучихсан програмчлагдчихсан. Тэгээд тэр суучихсан програм нь ингээ том болоод ингээ гарч ирээд идэг. Би бусад хүмүүс намайг таалж ижил би тэднэрт таалагдж ижил би ингээ зорилготой хүрэх гээд байна тий. Миний хамт ажилладаг хүмүүс надад дуртай байгаасай. Одоо юу гэдэг миний найз надад дуртай байгаасай гэдэг ч юм уу тий. Өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг жинхэнэ хинбэ гэдгээ олохынхоо урьдталд бусдад таалагдахыг ямар нэгэн дүр бүтээхийг илүүд болгоод байх юм бол энэ өөрийгөө урт хугацаанд алдахын нэг эрсдэлтэй. Тийм учраас та өөрийгөө зүгээр л ингэ сул тавиал зүгээр эрх чөлөөг мэдрэх хэрэгтэй. Хизээч бусдад таалагдахгүй байхаас айж болохгүй. За яа. Яагаад вэ гэхээр та тэгжээж яг танд жинхэнэ хүнийг шигшиж гарна гэсэн үг. Яг танд жинхэнэ найз болох, нөхөр болох, жинхэнэ дэм болох хүнийг шигшиж гарна шүү дээ. Тэгэхгүй бол хүн болгонд таалагдаад хүн болгоны айсыг дагаад хаар бид нэр хизээч тэнүүнээс яг жинхэнэ алмаз эрдэнэ шиг ховор нандан хүмүүсийг бол олж чадахгүй. За тэгээ 8 сард маань ер нь хоньны орныхан маань зүгтэж ямар ч винкет гарсан харъя. За цэцэг гарч ирж байна. Онгоц гарч ирж байна. Байшин гарч ирж байна. За цэцэг гарч ирж байгаа нь яг байгальтай улам цаг өнгөрөөгөөд нарны доор ингээд нарнаас илж аваад тэгээд улам өөрийнхөө энергийг шавхах зөвлөгөө өгч байна. Онгоц гарч ирж байгаа нь ийшээ тийшээ аялах одоо боломжууд нэгдэж байгаа юм болоо. Эсвэл нөгөө нэг нисэх онгоцны буудалд ажиллах тийм боломжууд гарч ирэх юм бол ямар ч байсан тийм онгоцтой холбоотой зүйлүүд гарч ирж байна 8 сард. Тэгээд гэр гэж гарч ирж байгаа нь болохоор гэр бүлийнхэндээ халуун дулаан заримдаа гоё хоол хийжээд инээгээд яг тухайн хүмүүстэйгээ амьдрах тэр мөчийг хайрлаасай, нандинаасай гэж хүсэж ах шиг байна. Тэгээд дээрээс нь өөрийгөө бити хамаагүй стресстүүл гэртээ байгаад тийм тий унтаад, амраад, дуртай киногоо үздэг ч юм уу. Гэртээ жоохон ингэж байж энергиэс хэлб гэж ах шиг байна тий. За тэгээд 8 сард нь хоньны орныхондоо амжилт хүсье. Миний сувгийг дагж байгаа, шинээр subscribe хийж байгаа хүмүүстээ бүгдээнд баярлалаа. Баяр таа.